Үзэгч та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг хүргэе. Монголын шүүгчдийн холбооноос эрхлэг хүргэдэг ярьж буй хууль нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн дугаарт иргэдийн төлөөлөл болж комедиан Идрод, за шүүгчдийн төлөөллөөр Чингэлтэй дүүргийн эрүүг иргэн анхны шүүгэн шүүгч Галбаатар бид гурав. Лавг сүрэнгийн Галбаатар Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг эрх зүйч бакалаврын болон хууль зүйн ухааны магистрийн зэрэг хамгаалж төгссөн. Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуульд эрүүг эрх зүйн чиглэлээр багшилж эрдэм судлалын ажил эрхэлж байсан. 2019 оноос эхлэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр томилогдсон ажиллаж байна. Гурав ярилцахад бэлэн болсон байна. Та хоёртой хүрэлцэн ирсэнд талархъя. За баярлалаа. За баярлалаа. За өнөөдрийн бидний ярилцах сэдэв маань гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг ба зөрчил гэсэн сэдвээр ярилцсан. За эдрэгийн маань хувьд энэ талаар ямар нэгэн ойлголт байна уу? За За гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хууль гэдэг нэг юм байна. Тэгээ энэ хуулийн ерөнхийдөө хэрэгжлийг хангах. За гэр бүлийн гишүүдийг одоо гэр бүлийн хүчирхийлэлээс ангид байлгах, урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хамгаалах, хөрчийг хамгаалах гэх олон юм хэрэгцээ үр дагавруудыг одоо мэдээж энэ хуулиуд дотор авах. За мөн зөрчлийн хуулинд гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх зөрчил гэж байна. Чинээр зөрчил авч байна. Тэгэхээр эдгээр одоо зөрчил болоод гэмт хэрэг бол одоо өнөөдөр одоо шүүгээр шийдвэрлэгдээд явдаг ийм одоо практик байна. Би бас шүүгчээс асуулцсан гэдэг. Одоо нэг зөрчлийн хууль энэ төргээл эсвэл нэг эрүүгийн хууль гэдэг юм шүү дээ. Яахаараа зөрчил болчоод яахаараа эрүүгийн хэрэг гэж яваад идэв. Ялгаа нь мэдээж нөгөө нийгмийн хор аюул за тухайн үйл зүйлтэй бас хүний зөрчиж байгаа их ашиг сонирхол хөө одоо очирж байгаа хохир зэгээс хамаарат одоо гэмтэр уу юм уу зөрчил юм уу гэдэг нь ялгаа байгаа. Тэгэхээр мэдээж зөрчил гэдэг зүйл бол одоо зөрчил дээр хариуцлага хүлээлгээд явах нь өөрөө гэмтэргээс зөрчил сэргийлэх алхам болж байгаа юм л. Гэр бүлийн зөрчлийн хуулийн 5-4 дэх зүйлийн 4 дэх хэсгийн 4-ийн 1-ээс 4 дэх заалтан заасан гэр бүлийн хүчирхийллийн тодорхой төлөвлөлт байна. За хүнийг зодох, за хүсэл зоригийн эсрэг хийхгүй байхыг алавдах, дундын болоод хуваарь төрөнгөө захин зарцуулах хийх хязгаарлах, бусдад одоо харилцааг нь хязгаарлах, хориглох гэдэг. Энэ төрлийн зөрчлийг үүдэж байгаа тохиолдолд одоо баримтлах шийдвэр гаргадаг. Хугацаанд 7-оос 30 хоногийн хугацаатай байдаг. За энэ дотроос одоо жишээлбэл зодох гэдэг зөрчлийг байнга үүдэж байгаа тохиолдолд энэ өөрөө хэмтэрэг тооцогддог. Өөрөөр хэлэх юм бол банк гэдгийг хууль зүйн шинжилгээ ухаанд 3 болоод түүнээс дээш удаа гэж ойлгодог. Энэ хуулийн дээр хэлбэгээр одоо банк гэдэг тодорхой тоо заагаад өгөөгүй байгаа боловч энэ өөрөө нөгөө хууль зүйн шинжилгээ ухааныхаа ойлголтоор 3 буюу түүнээс дээш удаагийн одоо үйлдэлийг бид нэр бол одоо банк гэдэгт хамааруулад ингээд энэ өөр иргэн хэрэг болж байна. Өөрөөр хэлэх юм бол одоо эхний удаадаа хинрээ зоддог ч юм уу гэр бүлийн хамаарах харилцаатай хүнээ зодоод ингээд шүүхээс одоо шийтгэл авдаг ч юм уу тийм ээ. Тэгээ энэ үйлдэлтэй тухайн хүн засардаггүй энэ өөрөө ингээд цаашаа даймжирдаг, үргэлжилдэг энэ тохиолдолд эрүүжүүлээд энийг гэмт хэрэг тооцоод ингээд одоо шийтгэл биш ял амрагдуулах хэмжээний асуудал одоо яригдж байна. төр дондор орж ирэх юм шүү дээ. Төр дондор тодорхой хэмжээ хамгаалт болгож байна. Одоо нэг ийм ойлголт үүдэж шүү дээ. Олгоо хахавч тогоон дотроо тэргээд 90-ийн хооронд илжиг бүү зорж ороод энэ төрөл өгнүүд байдаг шүү дээ. Хажуу талын хоёр айл хэрэлдээд эхнэр нөхөр хоёр уулаа майлан болж хахад би одоо юу вэ гэж бодох тийм сэтгэлгээ их үүдэж шүү дээ. А яг одоо энэ одоо манай нийгэмд бид нэр иймэрхүү асуудлыг яаж хүлээж авууштай юм бэ? Тэгээ өөрөө харж байсан болоогүй бол нэг тийм постэр явуулсан. Ингээд дроноор авсан зураг юм шиг юм л да. Ингээд тийм айлуудыг ингээд гэр оролт айлуудыг дээрээс нь авсан зүгээр. Яг тэр зураг нь өөрөө гэр оролт айлууд гэсэн юм да. Оросоос ч гэж байна. Энэ дээр заавал тийм орчны нэг заагаад их юм байна. Айл гэр бүлийн хүчирхийлэл байна гэдэг. Тэг мэдхгүй бид нар дээрээс нь араа тийм ээ. Тэг гэр бүлийн хүчирхийлэл гэдэг чинь өөрөө гэр бүлийн дотор үйлдэгддэг. Гадагшаа тэрийг одоо мэдээл баг байдаг. А тех тусмаа ингээд даамжирдаг. Тэг тийм учраас энд гэр бүлийн хүчирхийлэл байна гэдгийг бид нар мэдээлж хийж ингэж дасан зогсон. Тэг гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйлийн өөрөө хамгийн аюултай, хамгийн ноцтой зүйл юм бэ гэхээр энэ өөрөө цаашдаа дамжиж илүү ноцтой юм гэдэг тэр үйлдэлд гарах юм шалтгаан нөхцөл. Ер нь бол ингээд яг харж байхад хамгийн ихний удаа ингээд дөнгөж танилцаад ингээд хоёр хос ингээд одоо үерхдэг тийм ээ. Ингээд хүний л амьдралын нэг процесс тийм ээ. Бүгд л бид нар энийг тулаад өнгөрөв. Гэхдээ дөнгөж танилцж байхдаа ч юм уу дөнгөж айл гэр болоод амьдарч байхдаа шууд ч аваагаа зохиод авдаг юм байдаггүй. Тийм ээ. Тэгээ өөрөө яадаг гэхээр эхлээд хоорондоо маргалддаг, муудалцдаг, агсан согтууд тавьдаг тийм ээ. Янз бүрээр харддаг, хээцтэй гар хүрдэг. За ингээд зодох ингээ хугацаа нэг ойр ойрхон давтамжны ойрхон болж эхэлдэг. Тэгээ жилдээ нэг удаагаар хүрдэгээс нь одоо энэ сардаа ч юм уу. За баг өдөр болгон ч юм уу давтагдах юм чинь. Өөрөөр хэлэх юм бол улам л ингээд дамжираад идэг. Тэгэхээр энэ дамжирч байгаа энэ үйл явцыг бид нэг дамжирхаас нь зогсоо ёо тийм ээ.
Тэгээд шүүхээс баримтлах шийтгэл оногдуулна гэдэг нь өөрөө зөвхөн авчид 20 дахь нэр биш. Энд өөрөө бас бид нар 50 хүртэл цагийн сургалт явуулахыг даалгадаг. Энэ сургалтыг шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцж өгдөг. Өөрөөр хэлэх юм бол зан үйлийн засах, өөрийнх нь үйлдэл хууль бус шүү. Цаашаа ийм сөрөг үр дагавартай шүү. Гэдэг байдлаар одоо сургалт явуулдаг. Тэгэхээр энэ сургалтанд суугаад баримтлах шийtгэлээ эдлээ тодорхой хэмжээгээр хэрэгжүүлэх асууж байгаа хүмүүс маань цаашлаа дахиад одоо тэр хүчин хийлийг үлдэхгүй байх, илүү дамжуулахгүй байх чиглэлээс нь одоо өрчнөс сэргийлэх юм шалгам болж байгаа юм. Эдрэгийн асуултан дээр нэмээд асуугаад одоо нэг иргэн хүн гэр бүлийн хүчирхийллийг одоо харах сонсох тиймэрхүү байдлаар одоо мэдэрсэн тохиолдолд эргээд одоо хуулийн байгууллагт ч юм уу ингээд мэдээлэл үүрэг хүлээх ёстой юу? Энэ дээр ямар одоо нэг сошиал зочинд явааддаг мэдээлэл гэдэг чинь нөгөө нэг эргээд ингээд би өөрөө баг хариуцлага хүлээх болчиход байдаг тий. Тэр тал дээр юу нь яг тэгэхээр мэдээж гэр бүлийн хүчирхийллийг одоо мэдсэн бол энэ мэдээлэл хүргэдэг. Зөрчлийн үйлдэл дээр уусаа байгаа үл мэдээлэл бол одоо хариуцлага хүлээдэг. Гаргуулна шүү дээ. Ийм зөвлөлттэй. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл маань эхнэр нөхрийн хоорондоос гадна бас нөгөө энэ хүчирхийллийн одоо хохирогч нь өөрөө насан туршийн хүүхэд болж байна. Тийм ээ. Тэгэхээр насан туршийн хүүхэдд өөрөөр хэлэх юм мэдээлэл хүргээ. Бид мэдээлэл хэрхээ ч юм одоо гомдлоор хэрэгжүүлж чаддаг. Эсвэл тэр нэг хязгаарлалтнууд үү. Тийм болохоор энийг одоо бид нэр өөрсдөө мэдээлэх юм хэрэгтэй. Иргэн хүний үүрэг усаач одоо нэг эмтэргээс өрсөн сэргийлэх хуулиан дээр бас байгаа шүү дээ тийм ээ. Иргэний одоо тодорхой үүргүүдийг зааж өгсөн. Одоо шүүхэд өгнө гэдэг үг шүү дээ. Америкийн үзэхэр чамаг би шүүхт өгнө гэл. Хэлтэл баг ихний ямаас нь гардаг юм те. Манай Монголд болохоор бүр ингэж шүүхт өгнө гэдэг бол бүр маш муу зүйл болсны дараа шүүхт өгдөө шүү дээ те. А ер нь одоо шүүхт өгөх энэ процесс одоо яг ямар байд юм бэ? Шүүхт одоо ингэж хүн намайг ингэж гар өглөө гэж утгаад ингэ өгөх. Тэгэхээр дараахан ямар хөө. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө манай монголчууд гэх юм уу за ард гэдэг нөгөө Америк одоо жишээл ингэж шүүхтэй кино хийж шүүхэн процесс аягүй сайн харуулж чаддаг юм надад санагдав. Тийм амархан гэдэг шүү дээ. Тийм шүүхэн процесс аягүй сайн харуулж чаддаг. Тэгэхээр Америк болоод Монгол гэдэг чинь хоёр өөр эрх зүйн тогтолцоотой болсон. Тэрэн дээр яг давчин хэлэхэд Америк гэдэг чинь өөрөө Англи Америк эрх зүйн тогтолцоо гэдэг ярьдаг тийм ээ. Шүүхтэр талуудыг одоо мэтгэлцүүлж ингэж одоо бодит үннийг болдог. А манайх бол илүүтэйгээр одоо нөгөө Ром Германы буюу их газрын эрх зүйн тогтолцоо гэдэг. Энэ өөрөө тодорхой хэмжээгээр одоо нэг мөрдөн шалгах нотолгой хэмжээ зөвлөх ажиллагааг илүү тийм мөрдөх албаны явуулдаг. Энүүгээр одоо мэдээж ялгаатай. Тэгээд шүүх бол одоо Америкт байдаг одоо шүүхийн эрх хэмжээ оролцоо манай Монголд байдаг шүүхийн эрх хэмжээ оролцоо нэр ялгаатай. Тэгэхээр Америкийн шүүхийн байр, Монголын шүүхийн байр гэж угаасаа харьцуулах ямар ч боломжгүй. Эрх зүйн тогтолцоо нь хоёр өөр улсууд байна. Тийм ээ. Тэгэхээр манай улсад одоо жишээ шүүхэд хандах энэ эрхийг хэрэгжүүлэхийн тулд та ихлээр заавал гомдлон одоо энэ гэрүүлийн хүчирхийлэл дээр л ярил л да тийм ээ өнөөдрөөс илүү. Цагдаагийн байгууллага байх хэрэгтэй. Цагдаагийн байгууллага тухайн гомдол мэдээллийг хүлээж аваад энийг бүртгэлжүүл шалгадаг. За ингэ бүртгэлжүүлээд материалжуулаад шалгаа явуулаад энэ нь өөрөө одоо гэмт хэрэг юм уу эсвэл одоо зөрчил юм уу тийм ээ. Хэрвээ зөрчил юм бол энэ одоо цагдаагийн байгууллага дээр шийдэгддэг маш олон тооны зөрчлүүд байдаг. Хамгийн энгийн жишээ одоо энэ жишээл одоо ард одоо харж байгаа уулзуур дээр улаан гэрлээр яваад байгаа цагдаагийн байгууллагын замын цагдаагийн албаагч газар дээр зөрчлийг шийдвэрлэж харуулсан бодолтой тийм ээ. Түүнтэй адилхан одоо ингээд шууд газар дээр шийдэх зөрчил юм уу? Эсвэл одоо энийг материалжуулаад зөрчлийг хэрэг үүтгэх хэрэг нээгээд шүүхэд одоо шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ ахуулах саналтайгаар оруулах хэрэгтэй юм зөрчил юм уу гэдэг одоо маш олон төрлийн хуулийн зохицуултууд байна л да. Тэгэхээр гэрүүлийн хүчирхийлэл дээр үлдээ цагдаагийн байгууллага гомд мэдээллийг хүлээж аваад шалгаад зөрчлийнхөө хэрэг бүртгэлтийг явуулаад за ингээд материалыг одоо прокурор хянуулсны үндсэн дээрээс одоо шүүхэд шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ ахуулах саналтайгаар гэж. Тэгэхээр шүүх тэндээ одоо зөрчлийг хэргийг анхаарчтай журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг явуулаад ингээд одоо шийтгэл оногдуулдаг. Ийм зохицуулт. Тэгэхээр яагаад гэрүүлийн хүчирхийлэл гэдэг зөрчил шүүхээр ороод зам дээр ингээд явж байгаа хүний зөрчил авахгүй байгаа юм. Гарчих хог тийм ээ. Тэгэхээр зөрчлийн хуулинд бид нар гэж нөгөө баримтлах шийдэх хамгийн хүндний юм. Баримтч чинь гэсэн 7-ос 30-ны хугацаанд хүний эрх чөлөөг хязгаарлаж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол хүний эрх чөлөөг хязгаарлах энэ шийдвэр зөвхөн одоо шүүхээс л гарах хэрэгтэй. Эрх зүйн нэг юм. Тийм учраас л одоо заавал энэ төрлийн зөрчлийг шүүхээр оруулж шийдвэрлэдэг. Харин эсрэгээр одоо нэг зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа ч юм уу гомдол мэдээллийн шалгах ажиллагааны явцад тэм тэрэг байна гэдэг асуудал үүсэх юм бол энийг одоо илүүтэйгээр мөрдөх байгууллага буюу одоо цагдаа дээрээ одоо цагдаагийн мөрдөн байцаалгах энийг шалгаад тэгээ прокурор хянаад ялах зөвлөлтүүдэд юу л тийш одоо шүүхээр оруулах. За гэр бүлийн хүчирхийлэлч одоо зөвхөн эхнэр нөхөр хоёрын оронд биш шүү дээ тий. Одоо тухайн одоо бага насны хүүхэд ч байдаг юм уу гэр бүлийн хүчирхийлэлд одоо өртөх тохиолдол байдаг.
Энэ тохиолдолд ер нь одоо манай Монгол улсын хувьд ер нь хэр байдгийг шүүхтэр ингээд одоо хүүхдтэй гар үрсэн ч юм уу тиймэрхүү байдлаар эцэг их нь одоо зөрчлийн хэрэг нийлэгдэх ч юм уу тийм тохиолдол ер нь ирэх байх. Одоо гэр бүлийн хүчирхийлэл дээр зөвхөн тийм эхнэр нөхрийн хоорондын асуудал биш. Заавал тэр хоёрын хоорондоо гэрлэлийн баталгаатай байж байх шаардлага. Гэр бүлийн хүчирхийлэлийг тэмцэх хуулинд дээр нөгөө гэр бүлийн хамгаалалттай харилцаатай хүмүүс энэ гэр бүлийн хүчирхийлэлийг тэмцэх хуулиар одоо хамгаалагдсан зөв хүмүүс нь хэн байх юм бэ гэдгийг заагаад өгч. Тэр энэ дээр эхнэр нөхөр хамтран амьдрагч гэдэг нэг ойлголт одоо манай улсад байгаа шүү дээ. Тийм хамтран амьдрагч. За тэгээд төрүүлсэн, өвчилсэн хүүхэд тэгээд нэг гэр бүлийн дотор одоо хамт амьдарч байгаа гişүүд гэдэг ингээд. Тэгээ өмнө нь хамтын амьдралтай байж байгаад энэ хамтын амьдрал дуусруулсан, салсан, сарнсан ч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл хамтын амьдралгүй байсан ч гэсэн дундаасаа хүүхдтэй болсон хүмүүс байдаг тийм ээ. Нийгмийн харилцаа өөрөө дэндүү ариун баялаг. Тэр дундаа одоо эрэгтэй эмэгтэй ч байдаг юм уу тийм ээ. Хосуудын харилцаа гэдэг зүйл өөрөө бас өргөн хүрээтэй шүү дээ. Тэгэхээр энэ бүх одоо хүрээний зан дотор гэмтэх хүчлэлтэй асуудал яригдана. Одоо би нэг Галланд найзтайгаа юм ярьжсэн чинь хошгинжсэн байхгүй. Галландд хүний ирэх гэж явдаг юм аа. Эхнэрийн ирэх, хүүхдийн ирэх, айлын нохооны ирэх, дараа нь нөхрийн ирэх гэж явдаг гэдэг. Тэгээ хошгин л байсан л та. Гэхдээ ер нь ингээд бас ингээд хууль нарийсах тусам баг ингээд хүүхд рүүгээ жоохон чанга дугаар өрөлдөд ингээд зөрчил болчдөг тий. Ирээ баривчилдаг ингээд хитргээ сүртэй юм гэмээр болчлоо гэдэг байдаг шүү дээ. Монголын гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль хэр чанга хэр нарийн тэгээ 2015 оноос хойш хэрэгжиж эхэллээ гэж бодвол энэ цөөхөн жил нэг айхтар хөгжиж амжаагүй байлгүй те ямар нэг шилтэн дээр явж байгаа энэ талаар ерхий мэдээлэл гэж. Тэгэхээр угаасаа нөгөө хуулийн дээр тодорхой заагдсан байгаа шүү дээ. Ер нь бол гэр бүлийн дотор одоо гэр бүлийн гишүүд бүгд тэгш хэрэгтэй гэж тийм ээ. Тэнд нөхөр ихээр арай баг хэрэгтэй, эхнэр ихээр арай их хэрэгтэй ч юм уу тийм ээ. Хүүхэд ихээр юм байдгаа гэдэг тийм юм бол байхгүй юм тийм. Одоо өөрөөр хэлэх юм бол гэр бүлийн хүчирхийллийн хууль, гэр бүлийн хуулиар одоо эцэг их өр хүүхдийнхээ өмнө ямар хариуцлага үзэх, өр хүүхдийн эцэг ихээ яах вэ гэх юм тийм ээ. Гэдэг эргэцэн зохицуултууд үүнтэй тодорхой сууж гисэн байна. Тэгээ ер нь гэр бүлийн амьдрал хийх зүйлийг бүр тэр чигт нь одоо хуулиар зохицуулах угаасаа боломжгүй тийм ээ. Улс үндэстэн болгоны гэр бүлийн онцлог өөр шүү дээ тийм ээ. Тийм. А гэхдээ үүн дээр төр оролцоод зохицуулахгүй болохгүй харилцаа бас байна. Үүний одоо хамгийн том жишээ нь гэр бүлийн хүчирхийлэл байна. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл гэхэлэр ер нь хүн өөрийнхөө хүүхэд ч байна, өөхөр ч байна, нөхөр ч байна хамаагүй гэр бүлийн дотор хамгийн одоо 50 байх хэрэгтэй. Би үл тэгж ойлгоо. Тэрнээс одоо нэг тийм нэг юу гэдэг чимтэй одоо зохиомж юм уу, хиллэг юм байна. Эхнэр нь одоо өнөхрийг нь авчихсан үнэртэй бас таалагдахгүй гэдээ ууралдаг эхнэр байхад өнөө шин манай нөхөр ирүүл ирэхлээс хатуу ирэх болов санаа зовдөг юм тийм. Уг нь бол зүгээр яг юм чинь тийм нарийн гэлжтэй хайшаа чинь хийдэг. Уг нь бол одоо гэр бүлийн бүхэл одоо гişүүд уг нь бол нэг тийм л 50 амгалан гэр бүлийн ямар нэгэн айх айдсгүй тийм л амьдрах ёстой юм шиг байгаа юм. Тэгээ яг зүгээр одоо үр хүүхдээ хүмүүжүүлсэн чинь баримтлагдлаа гэдэг асуудал. Тэгээ хүүхдийг зодож хүмүүжүүлдэг гэдэг юм ер нь байхгүй шүү дээ. Тэгээ зодуулаагүйгээс болоод одоо муу хүн болцсон хүүхэд гэж би л сонсоогүй юм байна. Зодсноос одоо энэ хүүхдийг сайн болчихжээ сонсоогүй. Хүүхдээ зодсон нэг аав кейс хийсэн л та. Тэгээ яагаад та хүүхдээ зодож байгаа юм бэ асуусан. Гэхдээ манай аав одоо намайг зодож хүмүүжүүлсэн юм аа. Тэглээгээ би одоо муу юм болцсон байхгүй. Гэхдээ муу болцсон байж тээ хүүхдээ зодчихлоо ш. Дээрээс нь одоо зөвхөн зоддодгийг гэр бүлийн хүчирхийлэл хязгаарлалт. Хүсэл зориг эсрэг толгой үйл хийхгүй байхыг алдаг. Унтаж амармаар байдаг, унтууж амраадаггүй, асан савтуу тавиад байдаг тийм ээ. Эсвэл одоо тэгээд хийхийг гэр орноос нь хөөж туугаад байдаг. Гэдэг ч юм уу. Эсвэл гэрийн дотор тодорхой хүн хийх нь хязгаарлаад байдаг. Иймэрхүү зөрчлүүд, иймэрхүү үйлдэл чинь өөрөө зөрчил болоод байна. Энэ нь өөрөө цаанаа баримтлах шийдвэртэй таны эрх хэрэгчлөөг хязгаарлах юм үндслэл бол шүү хууль зааснаар гэдэг. Шүүх бол хуульд юу гэж заасан юм бэ? Түүний дагуу шийдвэр гаргадаг байгууллага. Тэрнээс хуулиас давж шийдвэр гаргадаг байгууллага хэзээч биш. Тэгэхээр хуулийн дээр энийг зөрчилгээ тооцсон байгаа энэ үйлдэл чинь өөрөө энийг одоо хийчих юм бол шүүхээс одоо таны эрх хэрэгчлөөг хязгаарлах юм л үндслэл болж байна. Одоо шүүхт за ингээд эхнэр нөхөр зодтлоо. За одоо за эхнэртэй зодчихлаа гэж. Тэгвэл болий. За тэгээд шүүхт өглөө гэж бодъё. Шүүх төхөр ингээл байсагээл цагдаагаас дуудаад байцаал тавдаг, ажилласаа чөлөө авах болдог. Байсагээл иймч бичиг баримт цуглуул, тиймч прокурорын үүдэнд хүлээ, тиймч шүүх хурлын танхимын үүдэнд хүлээ гэл ингээл
шүүхэд хүн өгсөн биш бүр лай боллоо. Тэгэхээр ийм юмнууд их сонсогдтол тоо. А ер нь үнэхээр лай болдог байлаа ч гэсэн хүн ер нь ягаад хэрэг одоо хохирчулсан бол ягаад хүнийг шүүхт өгөх ёстой юм те. А заримдаа зүгээр юм сонсогддог штэ. Юу гэдэг чинь баг цагтаа нэрснээ таяр дээр өөр учраа олчихгүй даа. Боо ятгаа болж штэ гэдэг чинь те. Тэр хоёр машин мөрдлөхөөр хүлээгээл зогсоол хоёр тал дуцаар ирээд байдаг штэ те. Ер нь хүн одоо энэ шүүхийн процесс хэцүү байсан ч гэсэн ягаад шүүхтэр очих ёстой юм. Бас нэг шүүхийн процесс хэцүүтэй гол асуудал бас биш юм аа. Ерөөсөө гол нь энэ чинь нэгдүгээр шууд ингээ шүүхтэр өнөөдөр өчтөр одоо эхнэр нөхөр хоёрын хооронд гэрүүлийн хүчтэй холбоотой асуудал үүснэ маргааш шүүх шийдчихнэ гэх юм цаг хугацааны үдч өөрөө боломжтой асуудал шүү дээ. Энд чинь өөрөө тодорхой хуулийн хугацаа гэж нэг юм байгаа. Тэгээ шалгах шаардлагатай болдог. Тэгээ хүмүүс ч тийм үү иргэд одоо юу гэж ойлгодог гэхээр аль нэг талынх нь мэдээллийг төлхөө авчаад ерөөсөө энэ ярьж байгаа зөв юм байна тийм ээ. Тэгэхээр одоо манай Чингис хаан сургаал гэдэг үстэй алах хүний үгийн сонс гэдэг. Тэгээ тэрнтэй адилхан одоо аль талынх нь үгийн сонсч одоо хэнийх нь зөв байсан, хэнийх нь буруу байсан. Энийг мэдээж дэнслэхийн тулд тэнцээ тодорхой хэмжээнд нотхонтой цуглуулах ажиллагаа явагдаж байна. Ингээм бол цагдаагийн байгууллага зайлшгүй холбогдогчоос, хохирогчоос тийм ээ зэжтэй ялгагдагчаас, шүгдэгчээс ингээд мэдүүлэг авдаг, тэрийгэ баримтжуулдаг. Энд ч одоо зодсон гэдэг асуудал үүсч юм бол одоо гэмтэл очих нь үгүй юу? Одоо гэмтэл очихгүй махад одоо ямар одоо шинжтэй юунууд одоо уул мөрүүдийн үний бие дээр үлдсэн байгаа гэдэг чинь докторын доодоос зайлшгүй шинжээчийн төвөнд хийх шаардлагатай болж байна. Айгүй олон ийм ажиллагааны үр дүн тэр хэрэг одоо ингэж боогдож бэлэн болж ингээд энийг шүүх одоо авч үнэн худлыг дэнсэлж шүүхийг шийдвэрээ гаргадаг. Тэр энэ ажиллагаанууд явуулахын тулд зайлшгүй дуудаж одоо мэдүүлэх ажиллагаа байна. Тэгэд одоо Улаанбаатар хотын хэмжээ нийт ажиллаж байгаа цагдаа прокурорлолтод шүүхийн байгууллагын боловсон хүчний тооны асуудал тэгээд одоо гарч байгаа нийт тэмдгэрийн зөрчлийг тоотой харьцуулаад үзэх юм чинь бол одоо бас ачаал гэдэг юм зайлшгүй байгаа даа. Тэгэхээр мэдээ тэр ачаалтай холбоотойгоор бол одоо мэдээж бас тэр хүлээгдэж байгаа барьж байгаа асуудал байхыг би үүсэхгүй. Одоо зөвхөн миний хувьд одоо чиглэлээ дүүргийн шүүх дээр л гэж одоо нэг удаадаа гэж одоо 20 гаруй зөрчил шийдэгдэх нэг өдөрт. Тэгэхээр чи 20 удаа хурал явагдана. 20 удаа одоо тэр хэрэг маргааныг одоо ингээ хурлын процессор явуулна. Тэгээ шийдвэр гарна. Тэрнээс бөөнөр нь хориул ингээ суулгаж яснаа ингээ хоорондоо дугуй ширээний ярилцлага хийж амжиж за чиний буруу юм бэ, чиний зөв юм бэ гэж ингээ яриач болохгүй шүү дээ. Тийм. Би зүгээр нэг сониуч асуулт асуучих уу. Одоо ингэдэж шүү дээ нөгөө юу гэдэг чинь гинтлийн имлэг дээр очихоор нэг толгоогоо жижигхэн хангалтсан байвал чинь бүр ингээд гар хөлн өгөрцөн маш хэцүү тохиолдлуудыг харсаар байгаад нэг дасцсан байдаг шүү дээ тий. Наа чи гайгүй юм биш тэгээд юм тавиал явуулчихдаг. Яг тэгдэггүй баг шүү. Тэгтээ зүгээр би зүгээр тэгж бодож шүү дээ. Тэр шиг та ингэж шүү дээ. Өдөрт та 20 хэргийг шүүдэг гэж шүү дээ. Тэгэхээр ингээд янз бүрийн хүн түнд хэрэгүүд шүүгээд өдөрт 20-30-аар хэрэг шүүсээр хагаад тий. Ингээд тийм зүг сэтгэл зүйн хувьд юу үүсдэг вэ? Одоо шүүгчийн хувьд гайгүй юм биш үү? Би ингэдэг тий. Сэтгэл зүйн тийм дархлаа юм уу? Басах гэх юм уу тий. Тийм муу юм гэдэг гисэх басах ч юм уу. Эсвэл яаж одоо жижигхэн хэрэг дээр ч гэсэн ингээд анхаарлаа байн хандуулж явж чаддгийг шүүгчийн зүгээрээс нэг сэтгэл зүйн талаар сонирхож асуусан байна. Нөгөө хүний хараагүй харж сонсоогүй сонсож үзээгүй үздэг хоёр мэрэгжил юм ч болж хоёр гэдэг гэсэн. Тэгээ мэдээж янз янзын хэрэг ирнэ л дээ тийм ээ. Тэгээ бүр аймаар ч юм байна тэр дотор тийм ээ. Тэгэхээр ер нь бол за энэ хүний хэрэг за гайгүй юм биш түрүүнийхтэй харьцуулахад гэж хэргийг хооронд харьцуулж шийдэж болохгүй л дээ. Тийм. Мэдээж одоо юуны асуудал дээр ял шийтгэл оногдуулах асуудал дээр шүүгч юу харгалзаж үзэх ёстой вэ гэх нөр хуулийн дээр байгаа. Тэр хүний хувийн байдал, гэмтэр үүдэгдсэн зөрчил одоо үүдэгдсэн шинж, шалтгаан, нөхцөл гэх тийм ээ. Тэрийг л харгалзсан үгээс биш түрүүний хүний хоёрын гэр бүлийн хүчирхлийн асуудал энэ хоёрыг хамаагүй гайгүй байж энэ хоёрын дараа гайгүй шийдэж гэдэг юм мэдээж байна. Сэтгэл зүгээр яг ингэж хамгаалж чаддаг үү те? Одоо чаддаг гэж боддог юм. Окей. Дараагийн нэг асуулт болохоор за одоо өнөөдөр нэг 20 настай охин байлаа гэж бодъё. Тэгээд ингээ аахтайгаа өсөөгүй эрэгтэй хүнтэй харьцаж өссөн туршлага багтаа те. Тэгээд ингээ аах ингээ нөхөртэй болдог. Нөхөр нь өөрөөс нь магадгүй нэг 10 ах ч юм уу те. Тэгснэ ингээ нэг эхлээд аав өвөг гүйцэтгэж байгаа юм шиг. Дараа нэг том ах юм шиг. Ингээ тийм харилцаа нэг тэгш бос болдог штэ зарим үед те. Тэр үед ингээ хүн туршлагагүйсээ болоод одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүний харилцаа ийм л байх ёстой байна гэж боддог те. Тэрнээсээ болоод юм янз бүрийн цаашдаа уужирч болох тийм гэр бүлийн дарамтын
одоо шинж тэмдэг илрээд байхад тэрийг анзаардаггүй шүү дээ. Тэгсээр гад бүрсүүлдэ ингээд цогт дээр хүрж шин ойлгох те. Та ер нь ингээд магадгүй залуухан охтууд, залуучуудыг хоёр настай дүүгээ гэж бодоод хэлвэл за миний дөө ийм шинж тэмдэг илэрч байвал ер нь наадах чинь цаашдаа хүчрхийлэл болохоор юм байна шүү. Хуулиараа болтгон шүү гэдэг тийм жишээнүүд хэлж. Гэхдээ ер нь бол гэр бүлийн харилцаанд зоригтойгоо үгүй гэж хэлж чадахгүй байвал харилцаа ч юм бол эрүүл биш болсон байх шүү гэж сэтгэл зүйч нар хэлдэг. Тийм ээ. Хуулийн хүрээнд гэх юм бол өөрөөр хэлэх юм бол таны сонголт хийх хэрэгчлүүд гэдэг юм чинь одоо өнөөдөр хамгийн их хэрэгцээд дарчсан дөр яригддаг асуудал шүү. Би өнөөдөр энийг худалдаж авах уугүй юу? Би өнөөдөр энэ газар амьдрах уугүй юу? Би өнөөдөр аль нэг орноо аялаар яваад ирэх уугүй юу? Энэ бүх зүйл тухайн хүний сонголтын асуудал буюу өөрөө шийдэх. Энэ эрхэл тэр хүнд байх хэрэгтэй. Гэр бүлийн дотор ч гэсэн адилхан шүү дээ, тийм ээ. Магадгүй нэг найз нөхдөдөө ч юм уу ажлын газраараа ингээд нэг ажил тараад нэг газар ингээд сууж нэг жоохон сууж агаад орж ирдэг энэ бол одоо хааж байдаг л асуудал. Тэгээд одоо ийм зүйл дээр нь одоо нөхөр дургуйцдаг, ууралдаг, оройтлоо барьлаа гэдэг бас хүний ингээ харилцааны асуудлууд гэдэг найз нөхдөдөө эмгтэй хүнд эрэгтэй нэг зөөж болохгүй юм байхгүй шүү дээ. Тэгэхээр ер нь нөгөө сонголт хийх хэрэг гэдэг юм чинь хамгийн чухал зүйл шүү дээ хүний. Өөрөөр хэлэх юм бол таны сонголтод гэр бүлийн гишүүн чинь нөлөөлөд байгаа юм. Мэдээж эхнэр нөхрийн хоорондын харилцаан дээр бол бие биендээ заах зөвлөх юм бол байлгүй л яг тийм ээ. Тэгээ энэ дээр ихтгэр нөгөө доминант харилцаа бий болоод байна гэдэг зүйл дээр анхаарах хэрэгтэй байна. Би одоо ингэж хэлчихвэл манай эхнэр манай нөхөр дургуйцах болов тийм ээ. Би аав ээжтэй ингэ хэлвэл манай аав ээж уурлах болов. Ийм нэг айцтай, дүгшүүртэй өөрийнхөө ингэ сонголт хийх эрхийг ингэ хязгаарлуулсан ийм зүйлсүүд байгаад тэгэхээр энэ өөрөө гэр бүлийн хүчирхийллийн шинж ажиглалтад гэж байна. Тэгээ энэ өөрөө цаашлаад даймжраад явахаар л нөгөө зөрчлийн өдрөг ороод эхэлж байгаа юм л да. Яг зодох тухайн асуудлыг бид түрүүн хангалттай ярьсан баг тийм ээ. Энэ бол ойлгомжтой асуудал байж болно. За эсрэгээр одоо юу гэдгийг ингээд орж гараад ах нь чи одоо оройтлоо инглээ тэглээ шиг юм уу? Эсвэл би чамааг одоо ийм ажил хийлгэмээргүй байна. Магадгүй тэр хүн тэр ажлыг хийхийг хүсэж хийж болно тийм ээ. Би чамаа наад ажлыг чи хийлгэмээргүй байна. Яг л танай ажил дээр хитрхээ олон хүүхнүүд өгд юм байна. Танай ажил дээр хитрхээ олон залуучууд өгд юм гэдэг ч юм. Эсвэл нэг найзтай харилцангууд эсрэг хүсэл хүн байв чи яхаар надтай харилцдаг юм чи тийм үү. Эсвэл чи энэ найзаагаа давхаараа ингэдэг тэгдэг гэл ингээд хоорондын эрүүл маргаа үсэл. Ингээд хэлж байна гэдэг нь өөрөө нөгөө эрүүлэг хүчирхийллээс өөрөлд тавигдж байгаа л хэлдэг. Ингээд цаашлаад тухайн хүнийхээ нөгөө үндсэн одоо өөрийнхөө одоо нөгөө сонголтоо хийх халдшгүй чөлөөтэй байх энэ эрхүүд рүү халдаад эхэлж байгаа маань өөрөө эрүүлэг хүчирхийлэл болоод эхэлж байгаа. Гэрт нь оролдсон. Гэрээс нь хөөгөөд идэг эсвэл гар яв гэл тийм ээ. Гадаа хорцсон товцсон гэдэг бол байдаг шүү дээ. Тийм. Өвөл одоо хэдий байр байлжсэн орц ямар хөө байх вэ? Гэрээсээ хөөгдөж шүн гарч байгаа хүн дулаан хуцлаад авахгүй найдамжтай шүү. Тийм. Эсвэл одоо бусдаа ингээ харилцахгүй гингүүтээ ингээ юу яадаг. Уцыг нэг оронгууд нь өрөөд өгөх болоод байна. Одоо нэг тийм онгоо шахах нэг юм яваад байна шүү. Уцаа онтраач хэнийг залгах гэж яг уцаа онтраа гэдэг ингээ асаачаа хэнийг залгах гэж хүлээгээд асаалтай болоод байгаа юм тийм. Тэр үндсэндээ бол тийм хардталтын шинжтэй тухайн үнийг нөгөө сэтгэл санааны дарамтанд оруулаад байна шүү дээ бүр тий. Сэтгэл санааны өөр дарамт нь өөр хэлбэл одоо ийм ингэчүүд би энэ хүн ингэчүүдэл гэдэг тийм айдас яваад шүү дээ. Энэ ч өөрөө гэр бүлийн харилцаа эрүүлж болж байгаа шинж байхгүй. Тэгээ энэ байдал чинь ингээд айжмаар л явдаг байхгүй. Тэрнээс гів гинтийн нэг сайхан нартай өдөр болоод өнгөрдөг юм асуудал байна шүү. Тийм. Одоо за зодоо нүдэн хэллээ гурлаа ярьсан тийм. Гэхдээ зодоо нүдэн болсон ч гэсэн шүүх эмнэлэг дээр очихоор хөнгөн гэмтэл, хүнд гэмтэл гэдэг баг л хөхнээ цулцсан байх ч байгаа ясан нуграагүй тархинд гэмтэл учраагүй учраас хөнгөн ч юм уу ингэчдэг те. Тэгэхээр бүр зодуулаагүй мөртлөө бас маш хөхсөн тохиол байгаа шүү дээ. Сэтгэл санааны хөхөл ч юм уу те. Цаг мөнгө боломжоор хөхөл ч юм уу. Тэр хөхлүүдийг ер нь яаж үнэлдэг? Манад энэ одоо хөл зүйн систем. Тэгэхээр өнөөдөр гэмтрэг зөрчлийн улмаас учирсан хохирлын асуудал яригддаг. Яг шууд очиж байгаа хохирол буюу тэр эрүүл мэндэд очиж байгаа хохирлын асуудлыг өнөөдөр нэг шууд хохирол гэдэг хамааруулж үздэг. Тэгэхээр одоо эмчилгээний зардал тийм ээ гэх мэт зүйлийг хамааруулж үздэг. Цаашлаад одоо нэг сэтгэл санаанд очиж байгаа хохирол гэдэг асуудал бол тусдаа энэ бол одоо шийдэгддэг юм асуудал. Яг тэр нөө зөрчлийн гэмтэр эрүүгийн хэрэгтэй ч юм уу ер нь бол шийдвэрлэгддэг. Тэгээ яг манай улсын хувьд гэх юм бол энэ сэтгэл санаанд очиж байгаа хохирлыг өнөөдөр бас шийдвэрлэх, үнэлэх энэ тогтолцоос харьцан ус сул хөгжиж гисэн. Хэрэгцээ зохицуулалт тотмог байна. За үүнийг хэлэх юм зүйл. Шүүх эмнэлэг дээр бол яг хоо гэмтлийн зэрэг тогтоодог. За гээ хүн дэвтэр хүн гэдэг гэмтлийг
тухайн хүний одоо эрүүл мэндийг одоо сарнсан хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тэр гэмтлийн улмаас тэр хүний амь насанд бас аюултай байж болох тэр нөхцөлөд үнэлж тусгай мэргэжлийн шинжээчдэг. Гэмтэл учраагүй тохиолдолд бол энэ одоо зөрчлийн хуулиар бол шийдэгдээд байгаа. Гэмтэл учирсан тохиолдолд бол энэ дээр одоо нэмж ярих нь бол зөвхөн гэр бүлийн хүчирхийлэл үүдэх гэдэг тэр гэмтэргээс гадна хүнийг санаатай алах. За мөн хүний бие махбод санаатаагаар одоо хүндөвтөр хүн гэмтэлжүүлэх. За мөн хүний одоо бэлгийн эрх чөлөөнд халдах. Ийм төрлийн гэмтэргүүд нь бол одоо гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж энийг энэ гэмтлийг учруулсан, амнасан нөхрөөсөн. Эсвэл одоо гэр бүлийн хамааралгүй харилцаатай хүнийхээ одоо бэлгийн эрх чөлөөнд халдсан энэ тохиолдлуудад бол одоо тухайн төрлийн гэмтрийг бол одоо хүндрүүл зүйлждэг буюу ял нь одоо хүн дээр нээлтсэн юм санаа юм. Та бол одоо ингэ шүүгч хүн маш олон хүний амьдралд ямар асуудал гардгийг нэвт харж байгаа хүн тий. Танай хамаатны чинь одоо 23 настай залуу жоохон эртхэн гэрэлчээ гэж бодъё л та. Тэгээ та одоо жишээ нь яг дүүдээ ингээд зүгээр ахын зүгээс юу хэлдэг вэ? За юм амьдралдаа ийм анхаараа харьцаан дээр энийг анхаар шүү. Ер нь бол гэр бүлийн амьдрал хөтөлж байгаа залууч байна, охин ч юм ээ. Тэгэхээр зүгээр харилцсан бие биегээ ойлгохгүй байвал ярилцаараа аливаа асуудыг хүчээр битгий шийдэх гэж оролдоо байна, тийм ээ. Тэгээд хин хинийхээ сонголтыг хүндэтгэхээр тийм л зүйл. За хүнийхээ өч зүйл. Илүү тийм шүүгч ч юм уу хуульч гэдгийг ойлгох биш. Одоо ихэнх эрэгтэй эмэгтэй хоёр хүний хоорондын харилцаа за яг бие махбодын хувьд ингээд зодон нүдэн дээр тулахгүй наан нь одоо ингээд ажилд нь явуулахгүй чи зүгээр гэртээ сууж гэдэг төрсөн өдрөлөө явуулахгүй орой шоудыг ингэдэг нь одоо их тайр гэдэг ингээд иймэрхүү юмнуудыг хариулахаар дандаа юм хардалт гэдэг юмнаас үүдэлтэй болгоом л та тийм. Тэгэд нөө хайртай бол хартай гэдэг үг шүү дээ. Залуу гал халуун осуудын хооронд хардаж харамлах юм байлгүй яах вэ гэдэг тийм жоохон романтик болгоцсон бас ойлголт байдаг тийм. Та яг энэ хардалт гэдэг ойлголтын талаар бас хувь хүнийхээ үүднээс мөн юм хуулийн хүнийхээ үүднээс ямар бол энэ байх ёстой зүйл юм уу? Байвал ямар хэмжээнд байх ёстой юм юу гэж боддог. Та өөрөө бас одоо гэр бүлийн замдаа тий 20 дэдтэй хардсан тийм тохиолдол байсан уу тий? Хардталт гэдэг зүйл бол хууль зүйн хувьд зохицуулагдсан харилцаа биш шүү дээ. Ийм имийг хардталт гинэ. Хардвал ийм одоо шийтгэл хандуулна гэдэг юм байна. Ямар ч зүйл. Зүгээр ер нь бол нөгөө хүнд хар олгоо сүүдэр гурав илүү идэг шүү дээ. Тэгэхээр мэдээж энэ бол хэрэггүй юм шиг байна. Зүгээр хардчихс нэг үлээгүй гэж боддөө шүү дээ. Тэр энэ хардталт гэдэг зүйлүүд ер нь гэр бүлийн хүч хийхлийн нэгд бол их том шалтгаан юм. Хоёрт бол ер нь бол одоо үнэхээр хардаад ингээд одоо байц сууж чадахгүй бол миний өг зөвлөгөө эхний хэлний сэтгэл зүйчдэр очиж зүгээр юм бол. За иргэдийн төлөөлөл бас маа эдрийн маань хувьд ер нь мэдээлэл өнөөдөр хэр сайн аав. За маш их зүйлийг ойлголоо. Тэгээд нэг зүйл их ухаар ууштай санагдлаа. Тэр нь юу гэхээр хүчирхийлэл хаанаас үүсдэг вэ? Ямар хэлбэрүүдэд байдаг вэ те? Би хүн амьд зодоогүй юм чинь хүн алж хүрээ талсан биш. Би бол сайхан гэдэг ингээд тайвширчдаг шүү дээ те. Тийм биш их хянамгай үйлдэл болгон дээр энэ хүчирхийллийн шинж тэмдэг юм биш байгаа да гэдгээ өөрийгөө ч цэгэнж нөгөө хүнээ ч цэгэнж хамтарч амьдрах хэрэгтэй байна гэж ойлголоо. Тэгээд дээрээс нь одоо яг нийгэмд одоо өөрсгчин хүмүүс те эрг нөлөө байнга үзүүлж идэг. Яг тэрнийхээ дагуу үеийнхаа залуучуудад одоо дүүнэртэй хандаад гэр бүлийн харилцаа одоо шинээр зохиох гэж байгаа тийм усууд хандаад юу хэлэх вэ? За одоо тэгэхээр нэг аим сахын инхийн цаг байдаг шиг те. За окей. Гэхдээ мэдээж хүн чинь тэгэл алдаж оноол явна. За одоо дүүнерт хандаж хэлээд гэлэр гэсэн те. За окей. Хууль гэхээр би бол ингэж хэлмээр байна л да. Хууль гэхээр л нэг юм зөвхөн энэ аав ээж нарын л мэддэг асуудал. Шүүх гэхээр л энэ том компани захирлуудын л мэддэг асуудал юм шиг бити хандаараа энэ Монгол улстай амьдарч байгаа юм чинь 18 хүрсэн л бол ер нь бол хууль гэж юу вүлээ, шүүх гэж юу вүлээ гэдэг талаар өөрөө ухаад нэг ойлголт авчаасаа л гэж хүсэж байна. Тэгээ бити ингэж аав ээжийн мэддэг юм би гой TikTok үзэж яхад болно гэж битэд гэж зүхтаарай. Тийм ойлгохын аргагүй хүнд хэцүү юм бол бас биш шүү. Уншаарай л гэж хэлмээр. За Монголын шүүгчдийн холбооноос эрхлэн өргөж буй ярьж буй хууль нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар ингээд өндөрлөж байна. Иргэд та бүхний эрх зүйн мэдлэгт багахан ч гэсэн хувь нэмэр оруулсан гэдэгтээ бид итгэлтэй байна.
ингээд та бүхэндээ дараагийн дугаараар уулзцаая.